Холорсон одоо. За одоо би юу гэж хэлэх хэлээрээ. Сайн мэцхан бүгдээрээ миний хамгийн анхны YouTube видеонд маань давтай морилно гэж урьж байна. Тэгээд би өнөөдөр та нартай хэрхэн сүүлийн 3 сарын хугацаанд 10 кг-ийн хассан бэ гэдэг талаараа ярих болно. Тухлан сууж таалан сойрох нөө. За ханаас нь эхэлж ярихаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ би нэг жоохон драфт гаргасан. Тэгээд аль болох зэгцтэй. Тэгээд сурсан мэдсэн зүйлээ хамгийн сайнараа хуваалцах гэж хичээх болно. За энэ турах journey маань яаж эхэлсэн бэ гэхээр 2025 оны 10 сард би ер нь бол өөрийгөө нэлээд бондоцсон байгааг мэдчихсэн. Тэгээд яг гэрлээд тустаа гараад бит хоёр өөртөө хоол молоо хийж иддэг болоод тэгээд зөвхөн хичээл ажил гэж яваа. Тэгээд өөр зүйл ерөөсө хийхгүйсэн болохоор айгүй гэртээ суугаал идэл байгаад байсан юм шиг санагдсан. Би айгүй хүндрээд ийш тийшээ явахад ер нь залхуураад тэгээд жоохон ууртай болж эхэлж мэхлээ. Тиймэрхүү шинж тэмдгүүд амар их анзаарчихсан надад. Тэгээд 2025 оны 10 сард бодподд орсон юм. Би нөгөө BYU хаваад сурдаг. Тэгээд манай сургуульд wellness center гэдээ байдаг. Тэгээд тэрэнд бид нэр бодподд орж болдог. Тэгээд тийшээ орсон чинь би 63 кг байсан. Тэгээд миний өөхний хэмжээ би энэ дээр дараа нь зургийг тавьчих. Миний өөхний хэмжээ баг 36%. Тэгээд уг нь 36% гэж гайгүй сонсогдож байгаа юм шиг мөртлөө яг үндэ улбар шаарлуунд орсон бүр давхажсэн. Тэгээд надад өгсөн зөвлөмж нь болохоор ер нь дасгал хийж эхлэх хэрэгтэй. Тэгээд calorie deficit хийж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ер нь бол жин хайх нь хэцүү гэж хэлсэн. Тэгээд би ер нь бол 63 гэдгийг өөрөө харчаад өөрөө айгүй шоконд орсон. Бараг хамгийн анх удаа тийм хүнд жин дээр очиж байгаа нь миний хувьд бол тэгээд тийм байсан. Тэгээд ер нь бол нэлээд сэтгэлийн шоконд ороод тэгээд за одоо юу хийж эхлэх вэ? Яах вэ гэд бодоод тэгээд ер нь зүгээр ингээд deny хийгээд тэгэл ер нь идэх дуртай хүн чинь тэгэл идэл яваад идэм билээ. За тэгсэн чинь 2026 оны 1 сарын үед би жингээ үдсэн бохгүй юу? Тэгсэн чинь би 61 кг болсон байсан. Тэгээд 2 кг яаж байгаа тасч юу ер нь л идэх юм идэл яваад байгаа. Яач юу гэд ботсон чинь би тосоо сольсон байсан. Бит хоёр канола ойл хэргэлдэг байсан бохгүй юу? Тэгээд ургамлын тос сайн гээл канола ойл сайн гээл ер нь хэргэлдэг байсан. Гэхдээ сайн гэдэгтэй ч бас биш. Ер нь хамгийн хямдхан ойл нь болохоор хэргэлдэг байсан. Тэгээд сүүлд зөндөө олон research-ууд уншаад сонсоод байхад канола ойл хүний биед амар муу байдаг гэдгийг олж мэдээд. Тэгээд бит хоёр ойлоо coconut ойлоор солих гэж үзсэн. Тэгсэн чинь би coconut ойлын бүр смелийг бүр тэр үнэрийг нь бүр үнэхээр тэрсээгүй амар муухай гэмээр үнэртэйс надад бол. Тэгээд бит хоёр avocado ойлоор солисон. Тэгээд avocado ойл юм хэрэглээд явж байгаа. Тэгээд авокадо ойл хэрэглэснээс болоод би энэ 2 кг хассан болов гэж бодсон. За тэгээд 2026 оны 1 сард бит хоёр нөгөө нэг ингээл хүмүүс шинэ оныхоо гол зорилго гэл тавиад эхэлдэг штэ тий. Тэгээ бит хоёр яг тэгэж тавьж эхлээд би өөртөө 53 кг хүрэх зорилго тавьсан. 63 кг байсан, 53 кг болох зорилго тавиад. За тэгээд яг үнэндээ зорилго тавьсан мөртлөө яг яаж эхлэхээ мэдгүй, яг юу хийвэл болохыг нь мэдгүй тэгээ яваад исэн. Бит хоёр нөгөө нэг газтай ундаа ууха болий гээд 7 хоногт нэг л удаа газтай ундаа уух гэдэг зорилго тавиад орой 7-оос хойш хоол идэхгүй гэдэг зорилго тавиад. За нэг тийм яг 3 зорилго л тавьсан байсан. Тэгээд яг тэднэрийг ингээд дагаад 2 сар орчим явхад ерөөсөө баг ямар ч өөрчлөлт гараагүй. Би 61 дээрээ л байсан. Тэгээд за яах вэ гэж бодож байгаад би нэг удаа Instagram дээр сторигоо гүйлгээд үзчихсэн чинь манай энд байдаг Монгол оюутан Намона гэдэг би Намонагийн Instagram-ыг бас энэ доор тавьчих. Хэрэгтэй хүмүүс нь хэрвээ холбогдохоор бол эсвэл Намона өөрөө хүсэж байгаа бол бас холбогдож болно ах гэж бодож байна. Намона юу хийсэн бэ гэхээр будаага грамлж байгаа зураг сторитой хийсэн байхгүй юу.
Тэгээ би тэрийг нь хараад намаа угаасаа айгүй их жимд явдаг, амар гоё биетэй. Үнэхээр лаг охин. Тэгээд би тэрэн дээр нь шууд reply бичээд орсон юм. Яавал турах байж надаа нэг жоохон зөвлөгөө өгөөч. Хоолн дээр яаж анхаарах вэ гэд бичсэн чинь надад амар сэтгэлээсээ ингээд яг яамаар байгаа чи яг зүгээр турмаар байгаа мó эсвэл гоё булчинтай болмоор байгаа мó гэд асуусан. Тэгээ би яг үнэн зорилгоо хэлээд би зүгээр турмаар байна. Тэгээд яг яахаа мэдтгүй бүр ингээд танаас нь ч эхлэхийг мэдтгүй гэдгсэн чинь надад хит хитэн зөвлөгөө өгсөн. Тэгээ би та нарт яг тэднийг хэлж өгье. 5 зөвлөгөө өгсөн байна надад. Тэгтээ энэ яг энийг хэлэхээс өмнө би өөрөө ямар яг бодолтой мэдрэмжтэй байсан бэ гэдгийг хэлье. Би calorie deficit хийж чадахгүй гэж юу нь өөрийгөө бодож байсан. Калори хасна гэдэг нь миний хувьд амар хэцүүсэн. Би өмнө нь яг тэрийг try хийж үзээд тэгээд би үнэхээр энийг чадахгүй байна гэдгийг ойлгосон. Яагаад гэхээр ингээд нэг юм амрууга хийх болгондоо overthink хийгээд ингээд бүр энэ хідэн калори байгаа л ёо гэгээд бүр амар зовоод исэн байхгүй би. Амар anxiety хөдлөөд. Тийм байсан болохоор calorie deficit хийж чадахгүй гэдгээ намаа надаас хэлсэн. Тэгээд тэгсэн чинь за би чамд энэ хідэн юм хэлж өгөө чи дагвал гайгүй болно гэж хэлсэн. За эхнийх нь болохоор ганцхан хоолндоо нүүрс ус хэрэгэл гэсэн. За нүүрс ус гэдэг нь болохоор бүгдээрээ мэдэн штэ гурил будаа тэгэл гурилан бүтээгдэхүүн бүгдээрээ тэгээд ер нь төмөс ус орно. Тийм ер нь бол тиймэрхүү төрлийн юмнууд орчиж байгаа. Тэгээд ганцхан хоолндоо хэрэгэл гэдэг нь хэрвээ чи 2 хоол иддэг эсвэл 3 хоол иддэг бол тэднэрийнхаа зөвхөн нэгэн дээр нь л карб хэрэглэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр тийм байна. За тэгээд хоёр дахь нь болохоор чихэр сахарыг ерөөсөө 100% хоригл гэж хэлсэн. Тэгээд жимсийг ч бас хоригл гэсэн. Ер нь бол эхний ээлжиндээ жимсийг ч гэсэн хориглох нь зөв. Яагаад тэгэхээр жимсэнд бас маш их хэмжээний сахар аргуулагддаг учраас хүмүүс жимсээ хасаагүйгээс болоод буюу жимс идэж болох юм чинь ингээ хэтрүүлэн хэрэглээд гэх юм уу те. Тэгээд ялгаагүй нөгөө сахар хэрэглэсэнтэй адилхан үр дүн үзүүлээд байдаг бие махбодд нь. Тэгэхээр энэ хоёрыг хас гэж хэлсэн. За тэгээ гуравт нь болохоор 10,000 алхам алхах өдөр болгон. Тэгээд дөрөвт нь болохоор 7 хоногт 2-оос 3 удаа хүчний дасгал хийх. Буюу жимд яваад юм өргөөд хүчний дасгал хийнэ гэсэн үг. За тэгээ тавт нь болохоор орондоо орохдоо өлссөн мэдрэмжтэй орох хэвээр гэдэг тийм 5 зүйлийг надад хэлсэн. За тэгээд би өөрөө болохоор яасан бэ гэхээр би ер нь бол бүгдийг нь дагсан. Гэхдээ зарим зүйл дээр нь нэмэлт өөрчлөлт оруулаад зарим дээр нь өөрөө нэмж хасаад ер нь бол тэгээд дагаад явсан байгаа. Би дагаж эхлэхдээ яг ямар өөрчлөлтүүд оруулж дагаж эхэлсэн бэ гэдгийнхаа талаар би ярих гэж бодож байна. За эхлээд ганцхан хоолнд нүүрс ус сэргэл гэдэг нь болохоор надад айгүй таалагдсан. Тэгээд би хоолндоо юу хэрэгэлсэн бэ гэхээр төмөс хэрэглэж болно гэсэн гэхдээ. Тэгээ би төмөс хэрэглэхдээ зүгээр энгийн төмөснөөс илүү чихэрлэг төмөс хэрэглэвэл файбер ихтэй байдаг учраас дан карбас бол хамаагүй дээр гэж утсан. Тэгэхээр ер нь бол 3 хоолндоо гурвууланд нь л чихэрлэг төмөс стил хэрэглэж исэн. Тэгээд нэг хоолндоо жоохон будаа ч юм уу хэрэглээд явсан. Тэгээд би энэ дээр нэмж хийсэн зүйл нь юу байсан бэ гэхээр би зөвхөн карба хасаад тэгээл бүр ингээд хамаа замбраагүй ерөөсөө идээгүй. Би ер нь ингээд яг энийг хийж эхлэхдээ би буцаад харгалмааргүй байх те. Яг энийг ингээд аль болох зөвөр л хийж хиймсэн гэж бодож байсан яг турхтаа. Тэгээд зөндөө олон юм ингээл фейсбુકээс чарна эсвэл интернетээс өөрөө сөрчлээд ч гэсэндээ хараад мэдээллүүд аваад тэгээд нэг юм сурсан нь юу вэ гэхээр удаан гэдэг ямыг айгүй олон хүмүүс яриадсан. Тэгээ удаан идээд хоолндоо анхаарад тэгвэл ингээд хоолчин шингэцтэй тэгээд чи өөртөө ингээд тархиндаа дохио очих хүртэл мэдэх боломжтой болно гэж хэлээдсэн баггүй юу. Тэгээ би тэрийг дагаж үзэхэр шийдээд тэгээ би айгүй удаа иддэг байсан. Ингээд амандаа хийсэн хоолоо зажлаад ингээд амт нь авагтаад бараг амтгүй болоод бүр ингээд дуусах хүртэл ингээд зажилдаг байсан. Тэгээд та нар бас анзаараад үзээрэй хэрвээ өөрөө айгүй хурдан хоол иддэг бол амандаа ингээд оруулаад бараг 2 зажлал ингээд залгиж яхад
Тэгвэл юмнууд ингээ хоолойнд чинь залгигдж байгаа нь мэдрэгдэнэ. Яг ингээд өөрөө бодоод анзаараад үзвэл тэгээд би яг тэрийг анзаарч эхлээд тэгээд илүү зажлахаар шийдсэн баггүй юу. Тэгээд удаан зажлаад идээд тэгэнгүүт угаасаа автоматар удаа идэнэ. Тэгээд автоматар удаа идээд эхлэнгүүд 15 минут өөртөө өгөх хэрэгтэй эхлээд. 15 минут идэж үзсний дараа яг тархинд чинь чи садчлаа гэдэг мэдрэмж очно. Тэгэнгүүт бид нэр яадаг вэ гэхээр ялангуяа ингээд над чиг бараг хоолны донтой байсан хүний хувьд ингээд хоолоо амар хурдан иддэг. Тэгээд бүр ингээд өөрөө мэдэхгүйгээр 15 минутын дотор бараг 2 хүний порц идсэн байдаг. Тэгээд дараа нь ингээд одоо чи ингээд яалаа шүү. Цадлаа шүү гэдэг мэдрэмж нь очиж хахад би айл үжиний бүр ингээд цадхаасаа илүү ихээр их идсэн байдаг. Тэгээд тэр нь хамгийн буруу гэх юм уу те. Тэгээд тэр нь хамгийн их тархалах шалтгаан болж исэн гэж би бодсон. Тэгээд тэр 2 3 хоолоо ер нь бол тийм байдлаар идээд тэгээд хамгийн үр дүнтэй байсан гэж би бодож байна. Тэгээд тэгээд яагаад нүүрс усыг зөвхөн ганцхан хоолндоо хэрэгэл гэж байгаа вэ гэдэг шалтгааныг нь айгүй товчхон тайлбарлаад өгвөл ер нь бол гурил будаа карб буюу яг тэр нүүрс уснууд айгүй их хэмжээгээр ус шингээж ингэж барих чадвартай байдаг. Тэгэнгүүт хэр их хэмжээний карб идэнэ тэр хэмжээгээр чи ингэж ус ууж байгаа штэ тий. Тэрийг чинь ингэж бариад идэг гэсэн хотоодонд чинь. Тэгэнгүүт ингэж өөхөө тавьж явуулах тий ингэж өөх рүүгээ орох боломж олохгүй. Карбон л тэнд ингээд усыг чинь бариад ингээд хамаг жингчин дараад байгаад байдаг гэсэн үг. За хоёр дахь нь болохоор чихэр бас жимсээ 100% хасах гэдгээр би бол амар хэцүү байсан. За би үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Би өөрийгөө 100% барыг чихэрний шоколадны хамааралтай байсан байна гэдгээ яг энэ нэг хийж эхлэхэд ойлгосон. Яасан бэ гэсэн чинь би career service гээд офис сууж ажилладаг. Тэгээд манай хаваад ийм байдаг л гэж магадгүй мэдгүй зүгээр амар их чихэр жимс ингээд дин тэндгүү байж идэг. Тэгээл хүмүүс орж ирээл энэ чихэр идэх үү, энийг авах уу, тэх үү гэл ингээд баг баярснаа илэрхийлээл чихэр өгдөг тийм соёлтой. Тэгээд манай офисоор дөрвөн чихэр жимс. Тэгээд ажил дээр очингууд банк байж идэг. Би ингээд чихэр идэхгүй гэж шийдснээс хойш миний нүдэнд чихэр харагдах бүр ингээд зөндөө олон хүмүүс энийг идэх үү гэж асуух үе зөндөө гарч исэн. Тэгээд тэр болгоныг давах бүр үнэхээр хэцүү байсан. Ингээд ажиллаа хийгээд ингээд сууж агаад миний дотроос ингээд босоо чихэр идчих юмсан гэдэг хүсэл өдөрт би тэнд ингээд нэг 4 цаг ажиллаж байхад бараг 10 хэдэн удаа тийм хүсэл надад төрж байгаа байхгүй юу. Тэгээ би өмнө нь тийм хүсэл төрөх болгондоо би очиж иддэг байсан гэж бодохоор бүр ингээд амар их хэмжээний калори өөрийн мэдлгүй аваад байсан гэдгээ ойлгосон. За дараагийнх нь болохоор өдөрт 10,000 алхах. За энийг болохоор би ер нь чадчихнаа л гэж бодож исэн анх намнаагаа сонсчоод тэгээд нэг хэцүү юм биш юм шиг санагдаад байсан байхгүй би яг ингээд өдөрт угаасаа 10,000 алхдаг юм шиг те угаасаа дандаа л хийдэг зүйл юм шиг санагдсан. Гэхдээ яг үнэндээ би энэ цагаа зүгээд алхалт тоолдог цагаа зүгээд тэгээ алхаад эхэлсэн чи би яг үнэндээ өдөрт 3,000 4,000 л алхдаг байсан байж таарсан. Тэгээ манай гэр одоо манай ажлаас 10 минутын зайтай байдаг. Тэгээд манай ажил хичээлүүдээс маань бас нэг 10 юм 15 минутын зайтай байдаг байхгүй юу. Тэгээ би гэрээсээ яг 10 минутын өмнө гаръя л гэж шийдсэн. Тэгээд алхаж ажил дээр очиод тэгээд алхаж ажилласаа хичээл рүү яваад хичээлээсээ гэрлүүгээ алхаж ирээд тэгээд яг тиймэрхүү байдалтай ер нь бол өнгөрөөе гэж шийдээд тэгээд 10,000 алхаж эхэлсэн байгаа. Тэгээд ер нь бол тэгээд хичээл ажлынхаа хооронд ингээд яваад хахад нэг 5,000-ыг нь бол алхацдаг. Тэгээ үлдсэн 5,000-ыг нь яадаг вэ гэхээр өөрөө зорилготой л алхах хэрэгтэй болж таарч байгаа. Тэгээ би орой жимд явахдаа алхахдаг. Тэгээ жимд очиод кардио хийхдээ алхахдаг. Тэгээд кардио хийж дуусаад стил 10,000 хүрэхгүй бол кампусаа тойрж явж байгаад тэгээ гэртээ очдог. За тэгээд дөрөв дэх зүйл нь болох хүчний дасгал. Хүчний дасгал буюу weightlifting хийх нь амар чухал байсан. Намаанагийн надад өгсөн зөвлөгөө болохоор 2-3 удаа жимд явбал зүгээр гэж хэлсэн. Гэхдээ би яасан бэ гэхээр яг тэрийг даах гад
эхэлсэн чинь би ингээд дундуур нэг өдөр алхасчингуу дараагийн өдөр нь дахиад явмааргүй санагдадсан байхгүй юу. Тэнгүүд би 7 хоногт 6 удаа явдаг байсан. Бүтэн сайнаас босоод өдөр жимд явдаг байсан. Тэгээд очоод ингээд анх угаас амар зовоод ингээд юу ч өргөж чадахгүй ингээл амар хэцүү санагдаал. Тэгээл заримдаа ингээл зүгээр ингээд өргөчих юм их чинь хүртэл ингээд иш булчиндаа мэдрэх хөстэй амиг нурундаа мэдрээлтэй ингээл нуруу ч амар өвдөөл тиймэрхүү байдалтай. Гэхдээ зүгээр л хийгээд авах хөстэй юм байлээ. Тэгээд одоо зөв формоор хийж байгаа үгүйгээ бас мэдгүйгээд хийжээл зүгээр ингээд try хийгээдээ. Тэгээд ер нь бол аяанда болно гэж би хэлмээр байна. Тэгээд үнэхээр яг ямар дасгал хийгээч мэдгүй гэж бодож байгаа бол би дахиад нэг өөр тусдаа ямар дасгал хийдэг вэ гэдэг талаараа хаваалцъя гэж бодож байна. Гэхдээ би фитнес коуч биш. Тэгэхээр би бүр амар лаг өндөр түвшний лаг мэрэгжлийн юмнуудыг мэдгүй. Гэхдээ өөрийнхөө чадах хэмжээгээр хуваалцаад бас болох байхаа гэж бодож байна. Зарим хэрэгтэй хүмүүс нь мэдээд авчвал. Тийм. За тэгээд 6 өдөр тасгал хийхдээ яаж хийдэг вэ гэхээр би эхний өдөр нь гар хийсэн бол дараагийн өдөр нь хөл хийгээд тэгээд дахиад гар хийгээд дахиад хөл хийгээд тэгээд явдаг. Булчиндаа жоохон амралт өгөх хэрэгтэй гэж би бас ханаас ч үлээ сонсч ирсэн. Тэгээд ер нь бол нэг өдрийн л амралт өгөөд явдаг. Зарим хүмүүс бол 2 өдрийн амралт өг гэдэг. Тэгээд надад бол шаардлагагүй юм шиг санагдаад тэгээд ямар ч гэсэн тийм байдлаар дасгалаа хийж явдаг. Тийм тэрэн дээр бас энийг ярьж нэрээ. Эхлээд жимээ баг юу гэдэг вүлээ? Хүчний дасгалаа баг цаг хийгээд тэгээд 30 минут үлдэхээр нь би 15 минут алхаад кардио буюу тредмил дээр алхаад тэгээд үлдсэн 15 минутад нь сонголт хийгээд тэгээд устдаг. Тэгээд ер нь энэ бүх юм амар чухал юм шиг санагддаг надад. Аль нэгийг нь мис хийчингүүд яг ингээд бүрэн воркаут болохгүй байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгээд би та нарт яг энэний яагаад чухлын талаар дараа нь ярьж өгнө за. За тэгээд яагаад энэ дасгал хийх нь чухал вэ? Хүмүүс болгоо яагаад дасгал хий гэж ярьдаг вэ гэдгийнх нь талаар би учраа олсноо хэлье. Би нөгөө бодд орсон гэдээ ярьсан шүү дээ тий. Тэр үед миний нөгөө нэг өөхний хэмжээ амар их байсан. Тэгээд булчингийн мас амар бага байсан гээ гаргаж иржсэн баггүй юу? Тэгсэн чинь яасан бэ гэхээр чи ингээд дасгал хийнгүүд чи булчинтай болно шүү дээ тий. Жохон ч гэсэн булчинтай болно заяа. Тэгээд булчинтай боллонгууд яадаг вэ гэхээр чиний зүгээр сууж явахдаа шатаадаг калорийн хэмжээ ихсэн. Буюу чи ингээд зүгээр exist хийгээд байж явахдаа хідэн калори шатаахаа чи хэр их булчинтайгаараа шийднэ гэсэн үг. Ойлгогдож байна уу? Чи хэр их булчинтай байх тусам чи зүгээр сууж явахдаа л илүү их калори шатаагаад буюу турж яана гэсэн үг. Айгуу сонирн байгаа. За одоо хамгийн сүүлийнх нь парт болох орондоо орохдоо өлсөж унтах гэдэг талаар ярих гэж бодож байна. За бит хоёр нөгөө нэг шинэ он эхлэхэд зорилго тавьсан гэдээ ярьсан шүү дээ тий. Тэгээд зорилго тавихтаа бит хоёр нөгөө орой 7 цагаас хойш хоол идэхгүй гэдэг зорилго тавьсан байсан. Тэгээд тэр нь угаасаа бит хоёрыг орондоо ороход өссөн мэдрэмжтэй дуулаад байсан баггүй юу? Тэгэхээр ер нь бол энэ дээр нэг асуудал байгаагүй. Тэгэхээр миний өөх зөвлөмж бол орой 6-аас юм уу ер нь 7-оос хойш юм идээд димил гэж хэлмээр байна да. За тэгээд хамгийн сүүлд нь одоо би яг өөрийнхөө мэдэрсэн, ботсон тийм зүйлүүдийг хэлье гэж бодож байна. Энэ journey энэ зам болвол амархан байхгүй. Угаасаа амар хэцүү байсан надад. Тэгээд би яг ингээд дистаралтай яг яаж явсан талаараа бас одоо ярив. Эхний 4-7 хоног эхний 4 хоног амар хөлсөн. Нөгөө нэг ингээд сонсоод идээд эхэлж байгаа штэ тий ингээд өөрийнхөө биеийг сонсоод за одоо хизээ чадж ийн гэдгээ сонсоод ингээд амар удаан зажлаад эхэлсэн байгаа штэ тий. Тэгсэн чинь цадаад байсан байхгүй. Би яг ингээд яг ходоодоо сонсож чадсан. Ингээд сонсонгууд ялчгүй дүүрсэн байгаа байхгүй юу. Тэнгүүд би за одоо цогсыг гэдэг шийдвэрийг өөрөө гаргаад хийгээдсэн чинь амар өлссөн. Буюу яг ингээд турах процесс маань яг тэр үед явагдчихсан гэдгийг би ойлгосон байхгүй юу. Тэгээд эхний 4 хоног ерөөс амар өлсөн заяо. Тэгээд яагаад вэ гэхээр яг тэр үед чинь угаасаа чи
За би өөр тэр жишээ хахад би өмнө баг ингээ 2000 калори иддэг байсан маш та 2000 2500 калори иддэг байсан. Тэгж яхад ингээл гинтхэн баг 1200 300 калори идээд эхлэнгүүд би ингээд adjust хийж чадахгүй амар өлсөөд тийм мэдрэмжтэй байсан баггүй. Тэгээд яг тэр үед би болохоор надад байсан яг тэр хоолны noise алга болж гин гэж бодсон. Тэгээд гэхдээ та нар бас яахыг нь би мэдгүй байна. Гэхдээ надад бол яг тэр өлсөж байгаа мэдрэмж нь амар гоё байгаадсан. Би яг ингээд өөрийгөө ялж байгаа мэдрэмж аваад үнэхээр гоё байсан, урамтай байсан. Тэгээд би калори тоолж байгаагүй учраас мэдгүй. Гэхдээ би бараг л 1200 300 калори идчихсэн бах яг тэр ихний хэдэн хоногт. Нилээн бага идсэн. Яагаад вэ гэхээр бүр ингээд чихэр жигмэс хасагдаад тэгээд гурил будаа хасагдчихингууд бараг идэх юм олддгүй мэлээ. Тэгээд идэх юм олдохгүй болонгоо зөвхөн ингээл махногоо хураал идээд байгаа штэ. Махногоо хураал идэн эсвэл шүл хийгээд идэн тэ. Тэгэнгүүт ингээд өөр идэх юм олдохгүй болонгууд тэрнээсээ бас уйдна. Тэгээд бие сонсоод эхлэнгүүд амар бага идээд байгаа байхгүй юу. Тэгээд тэгээ баг 1200 300 калори идчихсэн гэж би одоо таамаглаад байгаа. Тэгээд юу айгүй хурдан жин хассан байх гэж утсан. За тэгээд өдөр болгон жингээ үтсэн би тэрийг хийхтэй. Өдөр болгон жингээ үзэж яхад би баг өдөр болгон 300-аас 500 г хасж исэн. Тэгээд тийм байсан. Тэгээд сүүлдээ нэг эхний 7 хоног өнгөрөөд ч юм уу баг 2 дахь 7 хоногийн ихэнх хаваар би ингээд өлсөг мэдрэмжиндээ амар дуртай болсон байсан. Ингээд өлсөөд ирэнгүүл одоо би турж байгаа өөх шатааж байгаа гэж бодоод ингээд амар баярлаад гоё байгаад байсан. Тэгээ бас хүчний дасгал хийхдээ ч амар дуртай байсан. Ингээд жим очих болгонд ингээд гоё мэдрэмж аваад амар гоёсэн. Би өмнө нь жим хийдэг байсан байхгүй юу? Бас ингээд нилээн донтцсон байсан жимд бас айгүй удаа яваад амар гоё мэдрэмж аваад байсан болохоор жимд удаа явсан. Гэхдээ би тэр үед калори дефицит хийгээгүй, хоолндоо анхаараагүйсэн. Тэгэл ерөөсөө л нэг бондгор амтнд л яваад идэг. Стил ирч хүчтэй гоё байгаа. Гэхдээ ингээл нэг л хүнд тийм яваад идэг гэсэн. Тэгээ энэ удаа бол шал өөрөөсөн бүх юмнаараа зэрэг анхаарч агаад явсан чинь айгүй гоё байсан. Ингээд бүр ингээд үр дүн харагдаад байгаа болохоор. За тэгээд эхний 2-7 хоногийн талаар ярив. Эхний 2-7 хоног бол хамгийн хэцүү 2-7 хоног. Үгүй хамгийн хэцүү биш. Хамгийн тийм rewarding 7 хоногуд гэж хэлж болно. Ингээд чи өдөр болгон жингээ үзээд би хэдэн килограмм хассан байна, хэдэн грамм хассан байна гэх ингээ хараад яваад байгаа шүү дээ, тий. Тэр чинь амар урамтай, амар гоё байна. Жимд яваад бас ингээд өөрийгөө гоё мэдрээд ингээд амар гоё байна. Өлссөн мэдрэмж энэ гэх мэтчлэн тиймэрхүү юмнуудаасаа амар кайф аваад эхэлж байгаа, тий. Тэгээд чихэрний донтолтоосоо салаад тэгээд бас амар гоёсан. Ер нь ингээд чихэрнээс хамааралгүй болчингууд чиний ингээд energy level чи амар нэмэгдэн. Хүмүүсээс зөндөө сонсч ирсэн бах те ингээд эрч хүчтэй болоод ингээд амар гоё болно гэд. Эхний өдрүүдэд амар хэцүү заа. Эхний өдрүүдэд бүр ингээд хэцүү болоод ингээд чихэргүүл болол унтчих гад байгаа юм санагдаа тэгээд байна. Гэтэ явандаа болвол үнэхээр чиний энерги левелт чинь амар их нөлөөлнө. За хамгийн хэцүү 7 хоногуд бол 3 дахь 4 дахь 7 хоногуд. Бүр ингээд чи рутиндээ тасцсан байгаа те ингээд ямар хоол иддгээ мэдж байгаа. Өдөрт нэг л карб иднэ гэдгээ мэдж байгаа. Тэгээд ингээд бүх юм чи ингээд болцсон. Явж исэн чинь 3 дахь 4 дахь 7 хоногоос эхлээд чи уйдаж эхэлнэ. Уйдна ч гэжтэй амар хэцүү болно. Ингээд анх ингээд шинэ өсөн юмнууд чинь зуршил болоод тэгээд зуршил болцсон болохоор ингээд амар хэцүү хүнд яаж одоо энийг би ингээд насан туршдаа хийх юм уу гэдэг бодол ингээд чиний тархинд ч орж эхлээд тэгээд дахад бүр ингээд амар хэцүү юм шиг санагдаад эхэлнэ. Тэгээд би баг өдөр болгон шохоо нөхөртөө баг би одоо болчихгүй би амар хэцүү байна гэл ингээд орой болонгууд ингээд чихэр шоколад идмээр санагдаад байгаа. Нөгөөнийг хүсэлчин гарч ирээд нь штэ тий. Тэгэл би одоо болчихгүй би одоо идчихээ л та гэд ингээд дандаа асуудаг гэсэн. Тэнгүүд хамгийн чухал юм чинь бас ингээд чиний хажууд нь байгаа хүн амар чухал ингээд нөхөрчинж байсан эсвэл зүгээр гэр гихийн чинь ч байсан гэсэндээ тий ингээд чамайг дэмждэг байх нь амар чухал. Тэгэхгүй ингээд хажууд чинь гоё мэдж болно л тоо. Гэхдээ ингээд гоё мэдээл хүй чи идэхгүй мүү? Чи одоо ингэхгүй мүү гэл ингээд дандаа уруу татаад байдаг хүмүүс бол амар хэцүү. Тэгэхээр гэр ихэнтэйгээ яриад тий ингээд би юм хийж байгаа шүү гэд
өөртөө энэ жин хаях нь үнэхээр чиний хувьд ямар үн цэнтэй юм бэ? Эсвэл ямар чухал юм бэ гэдгийг аягуусаа ойлгуулад өгчих хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгвэл тэд нэр чамайг дэмжихэд илүү амархан байна. Тэгээд чиний процесс чинь ч гэсэндээ явхад илүү амархан байх болно. За тэгээд хоёрдугаарт яг тэр 3 дахь 4 7 хоногт явж байхад ингээд би амар crash out хийх гээд амар хэцүү байгаа штэ тий. Тэр үед ингээд миний утасны алгоритм бас намайг сонсоод байсан юм шиг санагдсан байхгүй юу? Би ингээл утсаа үзэл ингээл scroll хийнгүүл зөндөө олон фитнес коучуд ч юм уу те эсвэл өөр юу гэдэг вүлээ nutritionist ч юм уу те ингээд зөвлөгөө өгсөн байдаг. Яг ингээд фитнесийг чи ингээд 3 дахь 4 7 хоног чи амар хэцүү юм шүү. Яг чи тэр үеийг л давчвал бүх юм болно гэд гараад ирээд. Яагаад вэ гэхээр 3 дахь 7 хоног баг эхлэх би эхний өдөр жингээ үтсэн чинь баг эхэлсэн жин дээр очсон байсан байхгүй би. Би 59 85 гэж эхэлсэн. Тэгсэн чинь би баг 58 80 мая болцсон байсан. Тэгээд би 2 дахь 7 хоногийн төгсгөлд хамгийн сүүлийн манжин 57 45 байсан байхгүй юу? 57 45 байсан чинь би баг 57 болтлоо өссөн байсан. Би юу ч буруу хийгээгүй те уг нь. Би ингээл уг нь хийх юм хийгээл яваад исэн чинь минийх амар өссөн байсан. Тэгээд би амар юу яах гад шантарах гад амар хэцүү болоод тэгээд тэр бичлэгнүүдийг үзээ зөндөө олон хүмүүсийн тэр энэ хэсгийг л авчих юм бол чи болно гэсэн бичлэгүүдийг үзээ. Тэгээ би ерөөсөө өөртөө зөвлөө тавьсан. За би яг энэ 4 7 хоногийн дуустал төвччихье. Бүр ингэ шүдэ зугаадж байгаа төвччихье. Тэгээд би 4 7 хоногийн төгсгөл жингээ үзнэ. Тэгээ өстө тэр үед болоогүй байвал өстө нэрээ гэд бүр амар хэцүү байсан. Тэгээд тэр дундуура жингээ нэг ганц 2 удаа л үтсэн баг. Тэгээд тэр үед үцхэд ингээд заримдаа өөрчлөгдөөгүй, заримдаа нэмэгдсэн ер нь тийм байдалтай л байгаад байсан. Тэгтээ тэгээд бас хэлий яг 3 дахь 7 хоногт хэцүү байсан шигэ би бас чит хийсэн. 2 3 ч удаа чит хийсэн. Нэг чит нь болохоор би баг шөнө 12-т 1 цагийн үед пицца идсэн. Тэгээд нөгөөх нь болохоор бас нэг орой 8 9 цагийн үед баг 4 5 куки идсэн. Уг нь бүр ингээ сахар хасж байгаа штэ тий. Тэгсэн чинь тэгээд идсэн. Гэх мэтчлэн 2 3 удаа чит хийсэн. Тэгээд миний нэг өгөх зөвлөгөө юу вэ гэхээр чи чит хийж болно. Хүн юм чи алдсан штэ тий. Гэхдээ за одоо өнгөрсөн гэд ингээд бүр амар бити идэрээ л гэж хэлмээр байна. Нөгөө нэг өөрийгөө сонсож ингэ сурсан байгаа штэ тий. Тим юм чин чи куки идэж болно тий. Өөрийгөө тэгж шагнаж болно ингээд үнэхээр хорхооч өөрөөд идэж болно. Гэхдээ хэтрүүлж бити идэрээ гэж хэлмээр байна. Тэгээд тэгчүүл жоохон result чинь нөлөөлнө. Тэгэхээр бити тэгэрээ. Тэгээ бас чит хийж болно. Гэхдээ 2 3 өдөр дараалж бити чит хийгэрээ гэж хэлмээр байна. Тэгхгүйгээр зүгээр нэг чит хийгээд 7 хоног явж байгаа дахиад нэг чит хийвэл зүгээр тэр чин процесст чинь тийм амар нөлөөлөхгүй гэж би ойлгосон. За тэгээд тийм тэгэл одоо 4 7 хоногоо тэсэл гараад өнгөрье гэж шийдээд тэгээд үтсэн. Тэгээд би яг 4 7 хоногоо дуусах өдрөө би жингээ үтсэн бохгүй юу. Тэгсэн чинь амар гайхалтай нь би эхний 2 7 хоногийн хамгийн бага жин байгаа штэ тий 57 45 гэсэн. Тэр жингээсэж бага болсон байсан. Би 57 20 болсон байсан баг. Тэгээд нөгөө нэг юу бүр ингээд 59 58 байгаад байна гэл амар шантраад байсан хүн чинь бүр амар урам аваад тэгээд амар өргөжлөх хүсэлтэй болоод явсан. Юу болсон бэ гэхээр би юу яасан байхгүй. Тэр эхний 4 7 хоногийн туршид би ингээд анигаасаа нөгөө нэг жин үздэг жингийн зээлж аваад тэгээд жингээ үзээд яваадсан бохгүй. Тэгээд өглөө болго үзэж чадчихсан. Тэрэн дээр нэг юу өгөхөд зөвлөгөө өгөхөд жингээ өглөө болго үзэх хэрэгтэй. Өглөө болгон гинэ. Өглөө үзэх хэрэгтэй. Тэгээд өглөө үзэхдээ өглөө хадаадан дээр үзэх хэрэгтэй. Усч угааг байх та. Тэгээд тэгээд болж өгвөл хүндэрснийхаа дараа үзвэл зүгээр. Тэгвэл яг чиний үнэн жинчин гарч ирнэ. Тийм. Тэгж хэлмээр байсан. Тэгээд би яг нөгөө нэг эхний 4 7 хоног нөгөө анигийн жинг авчаад үзээд яваад байсан чинь анинад буцаад жин хэрэгтэй болоод тэгээд жингээ аваагцсан бохгүй юу. Тэгээ би өөрөө хилээ үзэж чадахгүй болоод гэхдээ би стил яг нөгөө юмаа дагаал яваад байсан. Тэгээд үзэх жим байхгүй байсан болооч тэр юм уу өөртөө
бүр илүү жоохон strict хандаад байсан юм шиг санагдсан. Ингээд яна калори хэтрүүлээд идчих үедээ энийг би арай илүү идчихүү гэж одоо байсан юм шиг байгаа. Тэгээд арай бага идэдсэн бас. Тэгээд явж байгаад би 5 дахь 7 хоног нь болоод би нөгөө бот pot дээр буцаж очие гэж бодоод очихгүй юу. Тэгээд тэгсэн чинь би өөрөө мдээгүй нөгөө нэг 57 20 гэдэг жинэл миний толгойд явж байгаа шүү дээ тий. Тэгээ би бот дээр очиод үзсэн чинь би 55 кг болсон байсан. Тэгээд миний хувьд бол бүр амар том ололт би чинь 63-аас 55 болоод гэдэг чинь 8 кг болсон байгаа байхгүй юу. Тэгээд би өөрөө ч мдээгүй байж аваад очиод үзсэн чинь тийм болсон. Тэгээд амар баярлаад тэгээ бүр үнэхээр их урам авсан. Тэгээ би тэр үедээ үтсэн чинь миний нөгөө нэг өөхний хэмжээ маань 36% байсан чинь би 30% болсон байсан. 6% хасагдсан. Тэгээд бүр ингээд ногоон тал руугаа орцсон. Тэгээд миний булчин мас айгуу сайн нэмэгдсэн байсан. Гэхдээ булчин мас хасагдсан байсан. Булчин мас жоохон хасагдаад гэхдээ өөхний мас маань нилээх хасагдсан байсан. Тэгээд надад өгсөн зөвлөгөө нь юу байсан бэ гэхээр чи илүү сайн weight lifting хийх хэрэгтэй байна. Одоо чи weight өргөдөг бол тэрийгэ нэмээд хүндрүүлээд тэгэж өөрийгөө илүү challenge болсон тийм тасгал хийх хэрэгтэй гэдэг зөвлөгөө өгсөн. Тэгээд би бөөн баяр гарч ирээд тэгээд үргэлжлүүлээд улам илүү үргэлжлүүлээд хийх хүсэлтэй болоод тэгээд гарч ирсэн байдгийм аа. Тэгээд 5 6 дахь 7 хоногийн талаар ярих юм бол чи ерөөсөө одоо нөгөө нэг саяны хийжсэн рутинүүдтэй бүгдэнд нь тасаад эхэлнэ. Тэгээд жимд явах дуртай болно, жингээ хараад улам гой дуртай болно. Тэгээд тэр 4 дахь 7 хоногоо давцснаас эхлээд чиний жин чи ерөөс ингээл так гэд ингээд огцон буугаад эхэлнэ. Тэрийг ингээ харах бүр амар гоё юм заяа. Яг саяныхаа ингээд бодоод үзүүлтээ би эхний 2-7 хоног 2-ын 2-7 хоногийн туршид би 2 кг бассан маа. 59-85-аас 47 гэдэг чинь. Тэгж яхад би тэр 3 дахь 7 хоногийг хасаад тэр үед яг ингээд зүгээр жиндээ байсан гэж үзвэл дараагийн ганцхан 7 хоногт нь би дахиад 2 кг бассан байгаа байхгүй юу. Буюу би 57-аас 55 болсон байгаа. Тэгэл тэрнээс хоошоо бол аюу хурдан хасаад яваад байсан. Ер нь бол энэ рутинээ барайл яваад байвал аюу зүгээр юм байлээ. Тэгээд за өөр зүгээр жижигхэн типүүд гэвэл би ингээд өөрийнхөө гидсэнд амар анхаарат байсан байхгүй би ингээд яг ингээд миний гидс амар сул байгаа санагтаал тэнгүүл амар бүдүүн болсон юм шиг санагтаал тэгээдсэн. Тэгээд надад нэг тусалсан юм нь юу ихээр юм нарийнхан юмнууд өмсвөл айгу зүгээр санагдсан. Би одоо өнөөдөр нарийнхан өмсөөгөө тань л та. Өөрийнхөө биеийг барьсан юм өмсвөл хүн ингээд байнга өөрийг анзаард юм бэлээ. Толинд харахтаа ингээд анзаарангууд ингээд гидс чинь ингээд том байгаад байвал за би арай хидсэн байна эсвэл ингэсэн байна гэж бодоод илүү тийм жоохон хянамгай байхад тусалдаг юм шиг санагдсан. Хоёр дахь нь болохоор юу вэ гэхээр хүмүүс амар их усуу гэж зөвлөдөг штэ. Би усуу гэж зөвлөнө. Гэхдээ надад тийм амар тохирохгүйсэн байхгүй. Би ингээд өдөрт бараг 1-2 литр ус уудаг хүн биш. Уг нь бол миний биеийн жинд бол би 1 литр 500 г ч юм уу уух хэрэгтэй байлээ. Гэхдээ ингээд усуунгууд амар bloated болоод байгаа санагдаад байсан. Тэгээд ялангуяа чи амар их карб идчихсэний мэдж байгаа бол ер нь усуугаад бараг л нөгөө жинд чинь л нөлөө болохын нэмэр гэж би бодсон. Тэгтээ усыг бол уух хэрэгтэй шүү. Зүгээр миний харсан юм нь бол тийм байсан. Хэтрүүлэн уух бол буруу юм шиг санагдсан. Тэгээд ер нь тэрнээс хойш 55. Тэгээ одоо би 53 болсон байхгүй юу? Тэгээд ер нь тэгж явсаар байгаа 53 болсон. Тэгээд яг бодоод үзэнгүүд би яг сүүлийн 3 сар тэгээ би 2 сарын би яг чата гүйлж харж байгаад харсан. 2 сарын 13-нд би намунаас зөвлөгөө авсан бэлээ. Тэгээ би яг тэр өдрөөс эхлээ шийдсэн. Шууд яг ингээл за би яг эднийг хэрэгжилж эхэлнэ гэж шийдсэн. Тэгээд би өнөөдөр энэ бичлэгийг хийж байгаа өдөр маань 5 сарын 18 буюу яг одоо 3 сарын дараа хийж байна. Тэгээ би яг 3 сарын туршид бол яг цэвэр 8 кг хассан байгаа. Яг тэгээд одоо би хүссэн жиндээ хүрсэн байгаа. Тэгээд энийг
ингээд keep up хийх нь миний хувьд одоо хамгийн том зорилго. Тэгэхээр аажмаар би ингээд буцаад зүгээр хэвийн амьдралдаа орж эхлэн ингээл байнгын тийм байхгүй шүү дээ. Байнгын нэг хоолны кар бидээд тэгэл байнгын чихэр хасааж амьдрна гэж байхгүй. Тэгэхээр яаж илүү амьдралынхаа нөхцөл байдал тааруулсан байдлаар буцаж хэвийн амьдралдаа орох вэ гэж би бодож жагаад. Тэгээд би ер нь бол зүгээр л майндсетээ өөрчлөх хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд хоолтой relationship-ээ засах хэрэгтэй гэж бодсон. Тэгээд яг тэр нөгөө нэг удаан идээд яг өөрийгөө сонсоод одоо зогсох хэрэгтэй юу үгүй юу гэж ингээд сонсож жагаад зогсож сурах нь миний хувьд хамгийн ихний хамгийн зөв алхам гэж би бодсон. Тэгээд одоо тэрийгэ хэрэгжүүлээд хийгээд амар хичээгээд явж байгаа. Тэгээд тийм байна. Тэгээд одоо бодож байгаа юм нь одоо ер нь миний жин жоохон stagnant болцсон, жоохон тогтцсон байгаад байгаа. Би өөрөө бодохдоо болохоор миний булчингийн масс нэмэгдэж гин гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр миний ингээ харагдах байдал айгүй өөр болсон. Ингээд би 55 кг байхад гой мой маань айгүй өөхтэй тэгсэн мөртлөө ингээ бүх юм маань зөөлөгцсөн байсан байхгүй юу. Ингээд гидсэн дээрх өөх маань эсвэл гарны энд байгаа өөх мөхнүүд маань ингээ бүгд амар зөөлөгцсөн байсан. Тэгээд тэрнээс хоошоогоо ингээ тасгалаа игээл зүгээр дэглэмэстэл барайл явангууд жин нэг амар огцсон амар хөдөлгөхгүй мөртлөө харагдах байдал маань айгүй агшаад жижигхэн болоодсэн. Тэгээд тэр нь болохоор булчин мас нэмэгдэж гин гэж би бодсон. Тэгэхээр ер нь одоо би зорилгоо хэлье. Одоо миний зорилго бол 50 кг хүрэх. Гэхдээ 50 кг хүрэхгүй ч бас надад зүгээр. Яагаад вэ гэхээр би булчингийн мас нэмбэл илүү жижигхэн туран харагдах юм байна гэдгийг ойлгоцсон. Тэгэхээр ер нь бол одоо 7 хоног болгон өөрийнхөө хийдэг тасгалуудынхаа жинг нэмээд явж байгаа. Тэгэнгүүт илүү хүчтэй одоо надаас илүү хүч гарч булчин маань илүү build up хийж гинэ гэсэн үг байгаа. Энэ миний хамгийн анхны видео байлаа. Тэгээд хэрвээ та нарт ямар нэгэн асуулт бүр ингээд specific question байх юм бол хамаагүй комент хэсэг дээр бичээрэй. Тэгээд би өчөөхөн би өөрийнхөө зүгээр сурсан мэдсэн өөрийнхөө туулж явсан юмнасаа чадах юм байвал хариулаад өгнө. Тэгээд та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Бас зарим нь жоохон ч гэсэндээ мэдээлэл нь бас та нарт хэрэг болох байх гэж найдаж байна. Тэгээд бас хэрэг болсон бол туршлагаа бас надад хэлж тусалаарай. Тэгээд миний хамгийн анхны YouTube дэх бичлэгтэй маань хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.